Makeup check. Hi. За би өмнө хийсэн нөгөө нэг бичлэгнийхаа ер нь бол 2 дугаар гэж хэлэх дэшийн суврал гэж хэлэх дэш ямар ч тач тэр бичлэгтэйгээ ер нь уялдуулаад 2 дахь бичлэгээ хийж ин. Тэгээд хүмүүсээс нөгөө нэг ямар юм сэдвэр гоё ярилцвал гоё бэ гэд саналууд авсан чинь ер нь бол нэлээд их одоо сургуулийнхаа талаар ч юм уу мэрэгжлийнхаа талаар амар их яриач гэж тийм хүсэлт ирсэн. Тэгээ би энэ манай сургуулийн гоё жил болго гэдэг юм тэмдэглэлийн дэвтэр тэгээд эрен дээрээ жоох юмнууд тэмдэглэсэн. Тэгээд эндээсээ ингээд хараад санаад гоё яриад явъя гэж бодож байна. Одоохонд бол миний ярих чадвар тийм төгс гэж угаасаа бодохгүй байна. Тэгээд ер нь би сүүлийн үед л ингэж амар ярьж сурсан болохоос өмнө тэгж амар юм ярьдаг төрлийн хүн байгаагүй байхгүй. Одоо ярьдаг төрлийн хүн байгаагүй гэдэг нь би интроверт гэсэн үг бас биш зөө. Найзтайгаа байхдаа болоо штэ гэл ярьж байгаа штэ. Тэрнээс яг нэг юм яг нэг сэдвийн талаар ч юм уу эсвэл яг юу бодож байгаа талаараа ч юм уу тийм хуваалцдаг хүн бишээс махгүй. Тэрнээсээ болоод бас амар тийм дотогшоо юм байна гэдэг тийм одоо дүгнэлт гэх юм. Тийм үг бас нэлээд сонсдог байсан. Тэгэд одоо ер нь бол багаар өөрийгөө нээж эхэлж байгаа. Тэгээд бас миний өөрийгөө нээж байгаа нэг зүйл нь бас энэ бичлэг байх гэж бодож байна. Тэгээд бас өөрийнхөө одоо туршлагыг хуваалцаад, өөрийнхөө бодлыг хуваалцаад тэгээд хүмүүсийн бодлыг сонсоо тэгэх бас надад айгүй гоё сонирхолтой байдаг. Тэгэд одоо ер нь энэ дэвтрээ би гоё дандаа бичлэгнүүдийн талаар гоё бичиж гин гэж бодож байгаа. Тэгээд энэ амар хөөрхөн манай ингээд сургуулийн гинт дэвтрээ рекламад явуулдаг гинэ. Энэ сургуулиас өгдөг дэвтэр энэ манай сургуулийн ордог зам байна. Энэ замаар л амар алхдаг. Хамгийн ихэнд бол би яг яагаад өөрийнхөө одоо сурж байгаа мэрэгжлээ сонгоод энэ мэрэгжлэр сурахаар болсноо ер нь ярьсан нь зүгээр юм болов гэж бодоод тэгээд би бол угаасаа яг ингээд одоо санахад бол багасаа л тийм хувцас ер нь л урлаг талдаа угаасаа илүү дуртай байсан. Тэгэл цэцэрлэгээсээ дуулж бүжгэлдэг. Тэгээд одоо хүртэл бүжгэндээ амар дуртай. Хаяа бүжиглээ явдаг. Тэгээд бүжиг дуу юу гэдэг те зураг, хувцас, үс засал, мейкап гэл ер нь багасаа л ингээл тийм юмнуудад амар дуртай байсан. Тэгээд миний санахаар бол бүр жоохон байхад л ээж мэж ингээл авч өгсөн хувцыг тэрийн өмсгөө гэл ингээл амар сонгож Монгол трикотийнхоо бүгийг сонгож монгодог гэсэн тийм юм амар санаанд ороод байдаг байхгүй юу. Тэгээд ер нь дунд ангиас бол миний тэр одоо хувцсны талаар сонирхол маань ингэж бүр ийм баттай болсон гэх юм уу. Би ер нь л ингэж гоё хувцлах, гоё харагдах ийм хувцсны тал дээр бол амар сонирхолтой юм байна. Тэгээд ер нь бол баг дунд ангиас хойш мэдчихсэн байсан. Тэгээд би өөрөө ингээд анзаараагүй байсан ч гэсэн эргэн тойрны хүмүүс маань амар хилдэг байсан гэх юм уу. Ингээд намна дажгүй хотлог ч юм уу тийм гоё магтаалууд ирдэг байсан. Тэгээд тэрнээсээ ингээд ер нь хүн чинь ингээд сонсоол яваад тахаар би чинь бас ийм юм дуртай юм байна. Энэ талдаа илүү сонирхолтой байна гэж өөрийгөө одоо мэдэж авсан гэх юм уу. Тэгэл ер нь анханасаа за ямар мэрэгжилтэй болох вэ гэж бодож байгаа. Би бүр өмнө нэг яг ийм загвар урлаг гэж явъя гэж бодохын өмнө дунд ангидаа хөгжим бүжигт шалгалт өгөөд тэгээд ер нь л орхоор шахаад тэгээд яг тэр үед би яг бодсон байхгүй. Би ингээ хөгжим бүжигт ороод одоо ер нь л Монгол бүжгийн ангид орох гэсэн. За тэгээ Монгол бүжгийн ангид ороод би ингээ Монгол бүжигээр төгсөөд яах юм бол одоо би чинь тэр чинь миний мэрэгжил учраас би ингээ тэрийг асаараа ингэж тэр мэрэгжлээ ашиглаж амьдрах ингээд хэрэгтэй болно шүү дээ. Тийм болохоор яг тэр үед би ч нэг 5 6 дугаар анги л да. Яг тэр үед амар шийдсэн юм байна. Би яг ингээд бүжгээрээ явах уу? Эсвэл ингээд өөр юм сонгох уу гэх. Тэгээд яг тэр үедээ би бодоод за ер нь бол ингээд яг би амьдралынхаа турш бүжиглээд амьдрах л яг надад тийм амар таалагдаагүй гэх юм уу. Зүгээр надад яг миний хувьд яг миний өөрийн хувь хүнд бол таалагдаагүй. Тэгээд тийм учраас тэр үед ер нь хөгжим бүжиг орхоо болоод тэгээд ер нь зүгээр ингийн сургуультай үлдсэн байгаа. За тэгээд сургуультай би чи явж байхдаа хажуугаар нь дандаа л ер нь бол бүжгэлдэг байсан. Тэгээд
K-pop үзэг, хипхоп гэл ер нь бол зөндөө олон төрлөөр бүжгэлдэг байсан. Тэгээд би яг тэр үеэс хойш яг юу ингээд шийдсэн бэ? Би бүжиг дуртай нь л өнө. Гэхдээ би яг бүжгийг ингээд миний одоо хоолоо олж идэх тийм одоо мэрэгжил болохгүйгээр зүгээр л ингээд одоо юм дуртай зүйл те одоо ажил мэргэжлийнхэн хажуугаар хийдэг зүгээр хоббигоо болгох юм уу гэж шийдээд тэгээд ер нь бол хөгжим мөчд орхоо болж исэн. 10 дугаар ангиасаа Солонгост ингээд их сургууль явъя гэж яг өөртөө ингээд шийдсэн байхгүй дотроо. Яг миний ингээд ер нь хувь хүн гэх юм бол нэг тийм амар гэр бүлийнхэнтэйгээ ингээд би одоо тэгэх чинь шүү, одоо ингэх чинь шүү, би ирээдүйд тэгье шүү гэд нэг тиймэрхүү юм хуваалцдаг төрлийн хүн биш байхгүй юу. Тийм болохоор би яг 10 дугаар ангиасаа ингээд Солонгос сурна гэж бодсон. Тэгээд хуваараа ер нь Солонгос хэлээ сурж агаад тэгээд 11 дугаар ангиасаа ийм сургалт сууж эхлээд бүр ингээд ийм шууд ийм цог руу дайрсан гэх юм уу. Тэрнээс өмнө л за ер нь сурвал гоё доо гэж бодож байгаа. Тэгээд яг угаасаа яг төгсөх анги, ахлах анги болоод ирэнгүүт хүмүүс ч угаасаа ингээд нэг ийм тэгшин замаар явах шаардлага гардаг шүү дээ. Тэгэл ер нь тэр үед яг бат зогсоол тэгэл яг хэл мэлээ сурж эхлээл. Тэгэл хэлээр сурхаасаа гадна би яг нөө хэлсэн ш дунд ангиасаа миний ер нь бол ийм би ер нь хувцсан дуртай маань гэдгээ мэдсэн байсан гэж тэгсэн ш дээ. Тийм учраас би бас ер нь мэрэгжлээ ч гэсэн тэ гоё хувцс дизайн тийм тал руугаа сонгуул гоё юм байна да. Тэр нь надад ингээд сонирхолтой байна. Би нэг насаараа ийгээд амьдрч чадах юм байна гэж яг нэг тийм бодол орж ирсэн гэх юм уу. Гэхдээ би ерөөсөө тийм амар одоо сайн зурдаг ч юм уу, тийм амар тийм чадвартай бол байгаагүй. Тэгээд технологийн хичээлд бол амар дуртай байсан. Тэгээд технологийн хичээлдэр та нар бас өмнө влог гэдэр үзчихсэн бол багштайгаа нийлээд гоё хувц хийгээд. Гэхдээ ер нь л 10 жилийн технологийн хичээл чинь угаасаа бүх хүүхд дизайнер болохгүй учраас тэр чинь яг нэг юм анхан шатны мэдлэг өгдөг одоо тийм хичээл шүү дээ технологи хичээл. Тэгэл гоё юм нэг хийж үзээл тэгэл яг ахлах ангидаа гоё хувцас сунар ойж үзээл тэр бол надад амар таалагдсан учраас за би ер нь энэ чиглэлээр одоо фэшн дизайн ч юм уу дизайн ч юм уу ямар ч энэ чиглэлээр их сургууль орох юм байна гэд ер нь тэр үедээ бодсон байсан гэх юм уу. Тэгээ би ингээ одоо фэшнаар ингээ сураад явж байгаа шүү дээ. Тэгээд надад бол миний бүх хичээлүүд амар сонирхолтой байдаг. Тэгээд би яг одоогийнхоо ингээд сургууль те миний эзэмшиж байгаа мэрэгжил ер нь бүхэндээ бүр амар сэтгэл хангалуун байдаг. Тэгээд би амар зөв сонголт хийсэн байна гэж ер нь бол дандаа боддог заяа. Миний хамгийн ихний одоо хэлхийг хүссэн зүйл гэх юм бол хүмүүсийг бас амар дуртай юм хийгээсэй гэж амар хүсэж байна. Одоо юунд ч дуртай байж болно шүү дээ. Бүр үнэхээр математик дуртай хүн бас байж болно. За би бол үнэхээр математик тэгээд үнэхээр математик дуртай хүн байж болно шүү. Тэр хүн ч гэсэн тэрийг ашиглаад ингээд амар гоё одоо математик дуртай юм чинь тэрийг ашиглаад гоё мэрэгчлээ болж болно. Бас үнэхээр над чиг юм хувцас дизайн сонирхолтой бол бас ингээд явж болж байна. Эсвэл те гоё дуулж жүжиглэх юу гэдгийг ер нь бол тэгэл хүн гэдэг дуртай юм хийж угаасаа амьдрж иж аз жаргалтай амьдрахаар байгаа юм байхгүй юу те надад бол үнэхээр тгий санагдсан. Хэрвээ би ингээд одоо ер нь бол манай мэрэгчлэн бас ингээд төлбөр нь нэлээд бас үнэтэй талдаа ордог. Тэгээ дээрэс нь фэшн дизайнер сурахаас амар их хэрэгтэй. Одоо улирал болгон 2-3% хийх юм бол тэр хувцсныхаа ингээл материалыг авна. Тэгэл янз бүрийн хичээл үзэхэд ингээл юм жижиг сажиг юм одоо зарлага зөндөө гардаг байхгүй юу. Тэгэд ер нь бол бүр үнэхээр одоо тийм болохгүй талаас нь харах юм бол угаасаа ингээд за болохгүй байна гэж угаасаа бодохоор заяа. Яагаад гэвэл миний төлбөр бүр нэлээ өндөртөө ордог байхгүй юу. Тэгээд яг би ингээд одоо төлбөр минь өндөр байсан ч гэсэн эсвэл одоо хичээл маань ингээд амар их даалгавар өгдөг, ер нь ингээд амар их цаг зарцуулдаг байсан ч гэсэн үнэхээр дуртай учраас энийг сонгосон. Тэгээд тэрэндээ одоо ерөөсөө нэг тэгж хичээл хийхдээ амар тэгж стрессдэггүй. Тэгээд тэрэндээ бол амар баярлалаа. Энд чинь ирээд би 6 сар хэлний бэлтгэл суулсан. Тэгээд хүмүүсээс мэдж байгаа. Тэгээд 6 сар хэлний бэлтгэл суугаад тэгээд шууд их сургуульда 3 сард апплайд хийгээд орсон байгаа. Гэтэ би ерөөсөө бас яг нэг тийм апплайд хийгээгээд би шууд сургуультай тэнцчих байх гэсэн нэг тийм юу байгаагүй. Итгэл бол байгаагүй байхгүй юу? Апплайд хийгээд үзье. Тэгээд хэрвээ тэнцэх юм бол ингээд 800-аар шамлаад ер нь бол сургуультай орохыг
хичээе гэж тэр үедээ бодоод тэгээд ямар ч тач атлет хийгээ үзсэн. Тэгээд тэгсэн чинь ямар нэг азар тэнцсэн. Тийм тэнцсэн байт юм аа. Тэгээд мэдээж баярлж байгаа. Тэгээд би бас амар тийм яг миний хувь хүний зан жоохон тийм цаг алдах дурггүй юм шиг байгаа. Тэрнээс би байсан бол одоо Монгол 12-оор төгсчөөд нэг жилдээ гой Монголдо байж байгаад наашаа ирэх боломж бас байсан. Тэгэхэд би үгүй би шууд явнаа гэж ер нь жоохон зөрүүд тийм зангааштай хүн баггүй би. Тэгээд ер нь л гэр бүлтэй ингээд за би шууд явнаа гэх. Тэгээд би чинь 6 сар төгсөөд тэгээд зуны амралтаа Монголдо байчаад 9 сартаа Солонгост ирсэн баггүй. За тэгээд мэдээч шинэ орчинд дасах тэгээд энд бол ганцаараа ингээд одоо бүх хариуцлага одоо миний талгаан дээр ирээд тэгээд ганцаараа гинт ингээ ганцаараа болцсон. Тэгтээ би яхаа өмнөөс л ингээл одоо ирэхээс өмнө мэдээж хүн чинь мэдж байгаа шүү дээ. За би тийш очиод ингээ ганцаараа амьдран, сурна, ажиллана ингээд ер нь л амьдрал ингээд амар ийм байх юм одоо юу хиндэ ямар ч тач амьдрал ингээд ер нь нилээн бас те гинт хүнд ихийн цаашин хизүүхэн цаашин ямар ч тач юм том даваа одоо гарч ирэх юм байна гэд бодсон байгаа. Тэгтээ бодох нэг өөр тэгээд яг туулаад үзэх чинь нэг өөр штэ. Тэгээд ер нь бол ингээд туулаад одоо ингээд би 2 жил гарan ирээд энд одоо суугаад амьдраад 2 жил гарan болцсон байгаа. Тэгээд би нөгөө нэг ярих юмнууд дээрээ одоо сая эхлээд болохоор мэрэгжил сонголт талаар яриагээ бичсэн. Тэгээд тэрийг ярьсан штэ. Тэгээд одоо болохоор сургууль болон одоо сургуулийн орчин гэх юм уу одоо найз нөхөд ангийнхан талаар бас ярих гэж одоо тэр талаар сонирхолтой хүмүүс байж магадгүй. За тэгэд би ингээд анх сургуультай тэр чи 3 сарын эсрэлтээр би ороод тэнгууд яг л ингээл надтай адилхан 5 оны эсвэл 4 оны тийм солонгос хүүхдүүд зэрэг яг манай ангид орж ирж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд миний хамгийн зөөр анх одоо хичээлээс бүр тусдаа заяа. Ер нь хамгийн ихний гайхсан юм болохоор ингээд амар их тамхи татдсан байна гэж би харсан байхгүй юу. Одоо манай үеийнхэн ч юм уу эсвэл maybe манай ангийнхан ч байсан байж магадгүй бусдын ангийнхан бас яадаг би мэдгүй шүү дээ. Тэгээд би ингээд тэр чинь хамгийн их ингээ уулзалтанд очиод бөөндөө ингээ танилцаж хоол идээд тэгэл хүмүүс ингээ сууж угаал нэг тиймэрхүү одоо хэшиг гэж ярьдаг хгүй одоо хооллолт гэх юм уу. Тэгээд тийм юм болоод тэгээд тэгсэн чинь тэр өдөр бараг л 5-6 хүнээс би тамхи татдаггүй эсвэл тамхилах уу гэсэн тийм асуулт авсан байхгүй. Тэг би ингээд тэрийг ингээд сонсчоод хиндэ болохоор би тэгж бодсон юм. Би тийм амар тамхи татдаг юм шиг харагдаад байгаа бах та гэж бодсон байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ер нь бол явандаа ингээд хараад исэн чинь ер нь ихэнх хүүхдүүд нь амар тамхи татдаг. Тэгээл ингээл ер нь завсарлагын болонгууд бүгдээрээ ингээл одоо практикаараа гараад тамхины цэг дээр ингээд ер нь л тамхи татахаар явцдаг заяа. Тэнгүүд би тэрнээс болоод бас жоохон яг солонгос хүүхдүүдтэй maybe найзалж чадаагүй байж магадгүй яа гэвэл би ингээд тэд нар шиг ингээд тамхи татчих байхдаа ингээд хоорондоо хөөрхөн жижигхэн ярианууд өрнүүлээд тэрнээс чи ингээд бас нийлдэг найзууд болоод явж байгаа шүү дээ. Одоо тамхи татчих байхдаа орой хоол идэхгүй ч юм уу те. Тиймэрхүү жижиг ярианаас чи ингээд тиймэр хүмүүс найзууд бол явж байгаа. Тэнгүүд надад болохоор яг тэрнлүүн ингээд орох тийм боломж олдохгүйсэн байхгүй яа гэвэл би ингээд тамхи татдаггүй тамхины зэг дээр ингээд зогсоод байх бас амар сонин шүү дээ. Тэгээд бас ингээд одоо хэшиг хооллолт хийж яхад нь одоо бас ер нь л би ч нөгөө арх марх уудаггүй учраас тэр хүмүүс ч бас ингээд арх марх уугаал ингээл бас тэнд бас нэг ингээд тустай би яг нэг юм тустай байгаадсан байхгүй яг нэг юм. Тэгээ би тэрийг болохоор анхандаа би ингээд гадаад хүүхд болохоор ер нь жоохон тустай байгаад байгаа юм байна да гэж бодсон чинь бас яг надтай адилхан юм одоо хятад ч юм уу эсвэл өөр усаас ирсэн ер нь бол цөөхөн хэдэн хүүхдүүд бол байдаг. Тэгээ тэд нар бол ингээд бас их ингээд над чиг юм хэр үгүй бас нилээ ингээд дотн олчихсан хөөрхөн юм те хөөрхөн найзууд болцсон тийм кейс зөндөө харж ирсэн заяа. Тэнгүүд би болохоор ингээд амар юм тустай байгаад заахгүй. Тэгээд тэр үед болохоор анхандаа бол надад амар эмзэг туссан. Би ингээд ер нь жоохон найзтай болж чадахгүй юм шиг байна да ч юм уу те. Тэгэж тусч байгаа. Тэгээд сүүлдээ бол би зүгээр явандаа ингээд өөртөө адилхан тийм хятад хүүхдүүдтэй найзалдаг болсон байхгүй юу? Одоо бид нар чинь бүгдээр ингээд гадаа сурагчид байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол
нилээн одоо миний найзлдаг найзууд бол ер нь бол хятад хүүхдүүд зөндөө байдаг. Бид нар чинь бас одоо ингээд хоёр дахь хилээрээ хоорондоо ойлголцож байгаа учраас бас яг зөв ойлголцохгүй тэгсэн ч гэсэн хөөх ингээд ганцаараа байснаас ингээд бас тэр найзуудтайгаа хамт хоол мол идээд ингээд явахараас бас дэжүү зөө. Тэгээд одоо над чиг адилхан ингээд дөнгөж сургуульд орж байгаа ч юм уу те дөнгөж ингээд ангидаа орж байгаа тийм хүмүүс бас тэгэж бодохын одоо би ингээд гадаад болохоор эдгээр надад найзлахгүй байгаа юм болов уу гэж бодоод эмзэг тусах үедээ гэж бодоод ер нь бол энэ талаар ярих гэж бодсон. Тэгээд ер нь одоо гадаад гэдгээсээж ер нь бол биш зүгээр яг нэг юм сонирхол ч юм уу эсвэл бүр үнэхээр юм шансанд харахгүй ч байсан юм уу те. Тийм бас байж болно. Бас нөгөө талаараа бас гадаад хүмүүс тургууч хүмүүс байж болно шүү дээ. Тэг ер нь бол ингээд бүх юм боломж бол байгаа. Зүгээр яг миний харсан үнцэг болохоор ер нь жоо ингээд нэг юм жижиг сажиг юмн дээр ингээд хамт байж таардаггүй учраас ямар ч юм яриа өрнүүлэх боломж авахгүй. Тэг мэдээж яриа өрнүүлэхгүй юм чинь яаж найзууд болох вэ? Тэгээд тэрнээс болоод ер нь эхний нэг семестр бол жоохон ганцаардаг байсан. Гэхдээ одоо бол зүгээр. Тэгээ би одоо болохоор би бас юуг анзаарсан бэ гэхлээр бас заавал ингээд тэр хүмүүстэй солонгос хүүхдүүдтэй найзлаа гэд ч юм уу эсвэл заавал найзтай боллоо гэд чиний их сургуулийн амьдрал чи юм гоё хөвчлөлтэй байна гэсэн үг биш. Би ингээ ганцаараа ингээд өөрийнхөө хийх ёстой юмыг хийгээд явж байхад ч гэсэн ер нь бол их сургуулийн амьдралаа амар дэжгүй гэж би одоогоор л бодож байгаа. Гэхдээ бас найз байгаа. Тэгээд байхгүй байсан ч гэсэн ер нь бол тиймч муугүй. Тийм муу юм бол бас биш. Тийм. Би бас анх ингээд Монголд байхдаа би очиод өстой солонгос хүүхдүүдтэй л найзлан амар олон найзуудтай болно гэж боддогсахгүй. Болдог юм гэж байна, болдгүй юм гэж байна. Тэгтээ мэдээж би тэр одоо ангийнхаа хүүхдүүдтэй тийм муухай харилцаатай бол биш. Зүгээр хай май гэлтэй сайн уу мань уу тэг өнөөдөр энэ хичээлийг сонсож байгаа мó би дараа нь тийм хичээлтэй ч юм нэг хөөх юм жижиг яриа байгаа. Зүгээр яг бүр нэг юм дотн хүмүүс бол арай болоогүй. Гэтэ that's okay. Надад бол зүгээр. Эннээс уялдуулаад одоо би ч одоо 3 дугаар курсынхаа 1-р семестр сурж байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ хүртэл яг миний үдсэн хичээлүүд гэх юм болвол бас хүмүүст амар сонирхолтой юм болов гэж бодоод тэгээд миний үндсэн мэргэжил болохоор фэшн дизайнер биш. Зүгээр миний үндсэн мэргэжил бол зүгээр яг фэшн гэдэг мэргэжил ахгүй юу. Тэгээд энэ нь яадаг вэ гэхэлэр одоо би сургуулаа төгсөөд фэшнтэй холбоотой ингээд ямар ч юм ажлын байранд орох боломжтой. Одоо миний мэргэжил хаашаач хөөрөх боломжтой гэсэн үг. Одоо би фэшн дизайнераа хийж болж байна. Одоо фэшнтэй холбоотой маркетинг, эсвэл тийм фэшн сэтгүүл, эсвэл стилист, фрилансер зөндөө мэргэжил рүү хөөрөх боломжтой. Тэгээд бүх сургуульд ер нь бол мэргэжлүүл амар өөр байдаг зэ. Одоо зөвхөн фэшн дизайнер гэдэг мэргэжил байгаа сургуулийн эсвэл фэшн дизайнер гэдэг мэргэжил байхгүй. Одоо хувцсны технологи ч юм уу те. Эсвэл даавны технологи ер нь бол ингээд сурах одоо мэргэжлийн ангиуд бол бүр амар их байгаа. Тэгээд тэр дундаас яг зөвийн ингээд сонгож орох юм бол тэр чинь ингээд мэдээж чам төгсөөд бас хэрэгтэй. Тэгээд сурж явах явцдаа бас чамд ингээд сонирхолтой байх нь чухал шүү дээ. Тэгээд тийм болохоор би бол ингээд яаж хийж байгаад л амар мэдгүй азарч гэх юм уу. Би бол нэг тийж амар судлаагүй. За амартай тийм фэшнтэй холбоотой мэргэжилтэй болохыг хүссэн. Тэгээд яг манай сургуульд бүр яг ийм фэшн гэдэг анги байсан. Тэгээ фэшн тэнгүүдлээ фэшн дизайнер энэ орч бас ингээд тустай олчихж байгаа байхгүй. Тэнгүүд миний мэргэжил болохоор яг фэшн гэдэг мэргэжил учраас би болохоор ингээд одоо дизайн гаргадаг хичээл үзэж гин, одоо маркетинг хичээл бас үзэж байгаа. Тэгэл одоо тренд мэрэнд тодорхойлох, тэгээд даавны технологи юу гэдэг. Ер нь бол ингээд амар юм олон талын хичээл зөндөө үздэг. Одоо color design гэдэг юм уу те өнгө мөнгийн одоо жишээлбэл би төгсөөд ийм нөгөө нэг хүний хувийн өнгө тодорхойлдог тийм мэргэжилтэйч болох боломжтой. За ер нь бол ингээд амар юм өргөн цар хүрээтэй тийм анги гэж би харсан байхгүй юу. Тэгээд бас гоё хувцс мувц хийдэг. Тэгээд ер нь бол яг миний одоо тэг бас надтай адилхан фэшн дуртай хүмүүсийнхэн болвол тэрийг бас айгүй судалж авах юм бол дараа нь амар хэрэгтэй юм билэ. Үнэхээр ингээд гоё зураг загвар гаргаад тэр загвараа хийгээд зардаг хүн болох юм уу? Эсвэл тэг
зүгээр л ийм фэшнтэй холбоотой тий стилист ч байж болно, юу ч байж болно. Ер нь л ийм хувцастай холбоотой ямар нэг мэргэжилтэй болохыг хүсэж байгаа юм тий. Яг тэрнээсээ хамаарат ер нь бол яг орох ангиа бас амар зөв сонгох хэрэгтэй мэлээ. Тэгээ би бол азар яг зөв ангидаа орсон байт юм аа. Тэгээд одоо л ингээд би ч яг 3 дугаар курсын 1-р семестрт орсон. Ер нь бол ингээд 4 жилийнхаа талын ингээд ер нь гүйцээсэн байгаа шүү дээ. Тэнгүүд яг одооноос миний яг санаа зовж эхэлж байгаа юм болохоор одоо төгсөөд би яг эндээ ажиллах юм уу, эсвэл буцаад Монгол явах юм уу, өөр тийш явах юм уу гэдэг яг нэг тийм. Тэгэхээр цаашаа ингээд ирээдүйн юмнууд амар их толгойн дотор ингээд бодогдоод дахиад нэг юм санаа зовох асуудал ер нь бол гарч ирж байгаа юм заяа. Гэхдээ бас ч бас одоо жил гарны хугацаа бараг л 2 жилийн хугацаа ер нь бол байгаа. Тэгээд тэр хугацаанд дахиад л яг сайн бодож тунгааснаас бас ямар нэгэн зөв шийдвэр гарах бах. Тэгээд би мэдээч энд гоё ажлын байр олдох юм бол эндээ бас гоё ажиллаа те. Мэргэжлээр ингээд нэг ажиллаж үзээд туршлага хураачаад тэгээд бас дараагийнхаа миг хийвэл надад бол мэдээж гоё. Гэхдээ Солонгос чинь маш олон сайн ам хүнтэй штэ. Тэгээд тийм учраас ажилд орох бас тийм амар асуудал бол биш. Амар тийм өрсөлдөөнтэй. Тэгээд өөрсдийнхөндөө ингээд Солонгос иргэднээ өөрсдөө ингээд орж чадахгүй байхад бас нэг гадаад төгсөгчийг бас авах үгүйг нь бас ер нь бол мэдэхгүй штэ. Ер нь бол баталгаагүй. Гэтэ яг би яг тэгнэ гэж яг нэг юмыг зоолгүйгээр зүгээр амар юм олон зүйл онгорхоо нээлттэй үлдээсэн гэх юм уу. За би төгсөөд ажилтж орж болж гин, бүр боли магистраа дахиад сурч болж гин, өөр тийш явж болж гин, эсвэл Монголд ч явж болж гин те. Алийг сонгосон нь тэгээд угаасаа миний сонголт. Тэгээд би мэдээ зөвгүй сонгосон учраас яг тэр замаараа ингээд явах. Тэгээд яг хөө мэдээж нэг талаараа санаа зовж байгаа ч гэсэн нөгөө талаараас өөртөө амар итгэж байгаа зөв сонголт хийн гэдэгтэй. Тэгээд одоо ингээд миний битсэн юмнууд ер нь багаар дуусах гэж байна. Тэгээд сүүлд нь болохоор би сайн нөгөө нэг фэшн гэдэг ер нь өндөр төлбөртэй тэгээд ийм жижиг зарлагууд амар их гардаг гэдгийгсэн шүү дээ. Тэгэнгүүт миний харснаар бол Солонгост хамгийн үнэтэй төлбөр бол ангаах байдаг. Одоо ямар нэг тийм ангаахтай холбоотой мэргэжлүүд бол ер нь хамгийн үнэтэй. Тэгээд тэрний дараа болохоор урлаг одоо уран зураг мурагч байж болно. Эсвэл бас хүмүүс ч айгүй жүжигчнэр сурдаг шүү дээ. Жүжигчин байж болж гин. Тэгэл одоо минийх шиг ийм хувцас заагурч бас ингээ урлагдаа ороо явчихна. Тэгээ тэрний дараа ер нь бол ингээд бусад мэргэжлүүд ингээд ороод явд юм лээ. Тэгээ манай сургуулийн хувьд болохоор нэгт манай сургууль хувийн сургууль, хоёрт миний мэргэжил тийм нөгөө нарийн мэргэжилтэй ордог. Нарийн мэргэжилийн хэлхэн зүг болов ямар ч тийм урлаг талтай ордог учраас ер нь төлбөр мөлбөрөнд бол нэлээд өндөр байдаг. Надаас дүү одоо дөнгөж сургуулаа төгсөж байгаа ч юм уу, эсвэл сургуулаа төгсчөөд одоо ингээд цаашдаа юу хийхээ бодож байгаа тийм хүмүүсийн хам бол нэгт мэдээж мэргэжлийн амар сайн сонгоод тэгээд бас дуртай юмаа хийвэл бас ирээдүйдээ өөрөө ингээд өөрт чинь одоо чамд илүү гоё байх учраас тийм мэргэжлээ бол ингээд амар гоё дуртай зүйлээрээ сонгоосай гэж би хувийн зүгээсээ хүсэж байна. Тэгээд мэргэжлийн дараа болохоор бас мэдээж сургууль те Монголдод сурж болно, гадаад ч явж болно. Тэгээд хэрвээ гадаад тэр дундаа яг Солонгост ирэх гэж байгаа бол яг миний өөрийн одоо юу гэх юм бол туршлага гэх юм бол бүр ингээд үнэхээр те бүр чин сэтгэлээсээ одоо ингээд Солонгос хэлэн дуртай ч юм уу те эсвэл заавал ингэ Солонгост ирж сурахыг хүсдэг бүр ингэ яг чин сэтгэлээсээ тийм хүсэл сонирхолтой хүмүүс бол энд ирээд яг ингэ даваад туулаад гарахад бол боломжтой гэж би бодож байна. Тэрнээс хойш нэг юм хальт те Солонгос явцдаг ч юм уу. За явчих тэгэл очил болно гэдэг ч юм уу. Яг иймэрхүү бодлоор ирэх юм бол надад бол ингээд ер нь жоо хэцүү санагдаад байхгүй яа гэвэл би ингээ өөрөө туулаад гарцсан учраас тэнд ингээд сайхан зүйл мэдээж байгаа ч гэсэн зөндөө ингээд хэцүү зүйл ч гэсэн зөндөө тохиолдож байгаа. Тэгээ тэр болгоныг яг ийм сэтгэлийн хүчээр ингээд ер нь давж гарахын тулд ингээд энэ зүйл маш их ийм дуртай хайртай байх хэрэгтэй юм шиг надад бол санагдаад. Тэгээ би бол үнэхээр аль жоохносоо хин цааш ер нь бол
Нилийн олон жилийн өмнөөс л ингээд Солонгос дуртай байсан. Тэгээд тийм болохоор Солонгост ирсэн. Тэгээд дуртай мэрэгчлээ бас сонгосон. Хизүү зүйл зөндөө байгаа ч гэсэн би бол ингээд амар хайртай тулдаа энэ бүхнийг давж ингээд туулж явж байгаа байхгүй юу. Тэгээд тийм биш одоо бүр үнэхээр ингээд амар дуртай биш мөртлөө зүгээр ингээд хальт за гэд сонгоцсон. Тийм байх юм бол шантрах магадлал амар өндөр юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Ер нь бас тиймэрхүү кейс би зөндөө харж исэн. Одоо сурж агаад буцаад явах ч юм уу. Тэгээ хүний амьдрал юу тохиолдохыг мэдэхгүй л дээ. Тийм учраас би бас ингээд хүмүүсийг бас дахиад нэг удаа сайн бодоод үзээрэй. Зөвлөж гинэ. Хувийнхаа зүгээс. Ер нь энэ бичлэгээ би нөгөө нэг өмнөх бичлэгэн дээр ямар нэр өгнө гэж байгаа. Тэгээд яг бичлэгээ эдитэлж байгаа. За ер нь л ийм жижиг сажиг хөөрхөн сэдвүүд ярьж байгаа юм чинь зүгээр л small talk гэд өгчий гэж одоо тэгээд өгцөн чинь надад амар юм оновчтой нэр юм шиг санагдаад тэгээ одоо би ингээд 2 дугаар бичлэгээ 2 дугаар дугаараа хийж. Ер нь хүний амьдрал чинь ингээд асуудлууд зөндөө ярих сэдвүүд ер нь л зөндөө байдаг шүү дээ. Тийм учраас би ингээд сансан толгоонд орж ирсэн үедээ ер нь энэ бичлэгээ айгүй ойр орхон хийхийг хичээж гинэ гэж бодож байна. Хичээж гинэ гэж бодож байна. Хичээж гин. Тэгээд дараагийн бас бичлэгээр гоё сонсомоор байгаа, хуваалцмаар байгаа сэдвүүд авах юм бол дахиад та нараас комментэн дээр үлдээгээрэй. Би бас тэгээ бүх комментаа уншдаг. Тэгээд бас намайг үздэг хүмүүст баярлалдаг шүү. Өнөөдөр би бас өглөө босоод ус мусанд ороод бичлэгээ хийх гээд нүрээ бодоод ийм болсон байна. Тэгээд та нар анзаарч ивэл өмнөх мейкап бол ийм ягаавтар байсан шүү дээ. Арай нэг тийм энгийн хинтэйшин. Ямар ч тач одооний мейкапаас арай нэг тийм жоохон зөөлөн. Тэгээд өнөөдрийн мейкап бол ер нь жоохон ийм хурц надад л хурцсан да. Тийм нөгөө ийм dark өнгөнүүдтэй. Тийм мейкап хийсэн байна. Тэгээд ямар ч тач би энэ бичлэгэн дээр ярихыг хүсчихсэн, яриж бодчихсон ер нь их юмнуудаа ярьчлаа. Тэгээ та нарт бас хэрэгтэй байсан, сонирхолтой байсан байх гэж бас найдаж байна. Тэгээд дараагийнхаа сэдвээр ярилцахдаа бас маш баяртай байх болно. Тэгээд бай бай.